Сэтгэл түлхсэн хамгийн гоё тэмцээн гэх юм бол 6 цагийн улсын аварга 3-т орж ирсэн итгэл найдвар боломж хэлсэн итгэл найдвар боломж тэмцээн 42 км-ийн алх орж ирсэн. Энэ хоёр байна да. Тэгээд ARC гэдэг юм байгаа. Багаараа орох тэмцээн. Энэ жил хамгийн сэтгэл үйлчийн тэмцээн бол хавар 4 сард Солонгосын Гүмийн хотод басан 6-12-24 цагийн гүйлтэнд оролцсон. Тэр бол одоо хамгийн анхны бөгөөд одоо дурсамжтай тэмцээн болсон. Энэ жил Чечүүд бас олон улсын тэмцээнд 50 км-ийн зай төрөг үүсэн. Тэгээд би урд нь ерөөсөө 50 км-ийн зай төрөг уралдаж байгаа үедээ анх удаа уралдаад тэгээд спортын мастерын болцол хангасан. Энэ бол дурсамжтай гоё тэмцээн, гоё аялал болсон. Энэ жил бас өөрийгөө бас нээгээд бас сэтгэл өндөр үлдсэн гүйлт гэвэл 6-12-24-ийг 6 цагийн гүйлтийн тэмцээн байна. 2024 оны 3 сарын 17-нд хамгийн анхны тэмцээндээ Сөүл марафонд оролцоод 2 цаг 24:45 гүйж Олимпийнхаа эрхийг аваад Монгол улсын рекорд амжилтыг хийсэн хамгийн ихний тэмцээн байсан. Энэ жил уул эрчимтэй гэж би болж байна. Яагаад гэвэл нэгдүгээр тэмцээн багаараа гоё орцдог тэмцээнтэй. Хоёрдугаар багийнхан маань те одоо нэг гоё эвлэгдэж өгсөн. Тэгээд яг нөгөө хүссэн үр дүндээ хүрч чадсан. За сая 11 сарын 16-нд Жэжүүд болсон 50 км-ийн уралдаанд оролцсон. Энэ тэмцээнд олон улсын хэмжээний мастерын цодны болцлыг хангасан. Баярлалаа. Гүмигийн 6 цаг байсан. Гүмигийн 6 цагт болсон. 6 цагийн тэмцээн тийм Солонгост болсон. Тэр юу н гоё танд үзсэн. Яагаад? Тэр бүтэн 6 цагийн турш 400 метрийн талбайд болсон. Тэр үгээр. Одоо 6 цаг тасалдгүй. 400 метрийн трактор явсан. Тэгээд төрүүлсэн дээ та. Тэрэндээ төрүүлсэн байна. Тэгээ хамгийн аз жаргалтай easy гүйлтэй байсан. Шивдэд бас мастер тэмцээн авах. За. Тэр маань одоо бас нэгэн бослог судалсан. Бас дээр нь сургамж болсон. Олон бас шилдэг тамирчтай бас энэ нэг гараа нь гасан тэр маш их тийм сэтгэл ханагсан тийм тэмцээн болсон. Одоо сканер ранингийн тэмцээнд л орж ирсэн. За. Уулын эрчим гүйдийн тэмцээн, одоо сэнгүүрээс одоо тийм тэмцээнүүд орсон айгүй гоё надад их дурсамжтай гоё санагддаг юм аа. Өөрийгөө бас нэг чаленж хийгээд яалах боломж олгосон тий. Хамгийн гоё тэмцээн чи ямар тэмцээн байсан бэ? Хадад трейл хийсэн. Улаанбаатар марафон, Бүтэн марафонд эхний 10-т багтаж чадсан. Тэгээ зорилгоо биелүүлсэн болохоор сэтгэл өндөр байсан. Энэ жилийн үед болохоор уулын эрчимт алхалтын тэмцээн бүр цаанаас багаараа засамлаас гүйж барианд орсон гоё байсан. Энэ жил таны сэтгэлд үлдсэн хамгийн тийм гоё тэмцээн чи ямар тэмцээн байсан бэ? Энэ жилийн хамгийн анхны тэмцээн бол 2 сарын 18-нд болсон, Испанд болсон. Севилийн марафон. Аяга за 2 цагийн 19 байсан. За Банга улсын аварга шалралт тэмцээн. За. Ямар амжилттай болсон бэ? 4 цаг 18 минут гүйж спорт мастерын бололт хангасан. За танд баяр хүргэе. За баярлалаа. Хамгийн дурсгалтай тийм сэтгэлд үлдсэн гоё тэмцээн чи. Яг уу энэ жил нөгөө 4 сард болсон билээ улсын аварга. Тэн дээр нөгөө спортын дээд мастерын болцол хангасан тэр тэмцээн маань дурсгалтай санагдаж байна да. Ямар тэмцээн байсан бэ? Скарангийн бүх цувралд ороод нийлбэр оноогоор хамгийн тэргүүн байна. Дээрэс нь өөрийнх нь амжилтыг багтгсан юм уу та? Ямар гоё юм бэ? Скарангийн нийлбэр оноогоор төрүүлсэн юм байна те. Ямар ч спортын тэмцээн байсан байж болно. Энэ жил чинь би за улсын төслийн мастерсын гэх аварт орсон. За. Вау. Тэгээд триатлоны улсын аварга болсон. Тэрэнд хүрэл медаль авсан. 20 км багтай гойсон тэмцээн нэр мэдэхгүй харин амар хэцүү байсан. Сэтгэлд үлдсэн тэмцээн чи ямар тэмцээн байсан бэ? ARC гэдэг. ARC гэдэг. Юу нь гоё байсан бэ? Зүгээр ингээд найз нартайгаа гүйсэн. Янз янзын хүмүүстэй зарим үйлчлэгч нартайгаа гүйсэн, найз нартайгаа гүйсэн. Тэгээд ингээд ARC-ийн гүйлтийнхаа найз нартай ингээд өөрийнхөө яг юм ойр дотны хүмүүсээрээ нэг баг олгоод гүйсэн. Тэр амар гоё байсан. За. 6-12-24 улсын аварга. 12 цагт сэтгэл хөдлсөн
12 цагт тэмцээн байсан. 12 цаг.